Хай юу цан залуучуудаа за бүгдээрээ суралцаар байна уу? За ямар ч хавар болсон байна. За удирдах шилжиж байгаа энэ хугацаанд бүгдээрээ эрүүл мэндэ сайн хамгаалаасаа хүсэж байна. Сабтайтлыг хийж байгаа шалтгаанууд байгаа. За нийт нь болохоор ер нь үзэгчдийн хүртээмжийг нэмэгдүүлж байгаа. Жишээ нь сонсогдгүй хүмүүс байгаа бол бүгдээр сабтайтл хийчих юм бол бас бичлэгийн маань үзэг хүмүүсийн тоо нэмэгдэх байгаа. За хоёрд нь болохоор энэ олон улсын үзэгчид зориулсан. За тэрний үгсүүгээрээ за энэ бол за би монголоор одоо контент хийж байгаач англиар ч юм уу солонгосоор ч юм уу эсвэл өөр орны хэл дээр сабтайтл хийчих юм бол за өөр улсаас ч юм уу хүмүүс бас бичлэгийн маань үзэх боломжтой байгаа. За сүүлийн блогерууд болохоор энэ бол англи хэл дээр ч юм уу солонгос хэл дээр ястаж энэ сабтайтл хийчих юм бол үзэгчдийн тоон нэмэгдэж байгаа. За яг гурав нь болохоор илүү ойлгомжтой бичлэгээ болгож байгаа. За яг зарим үед хүмүүсийн яриа ойлгогдохгүй ч юм уу эсвэл хурдан ярих үед сабтайтл хийсэн байхад болохоор за тэр сабтайтлыг уншингаа за юу ярьж байгаа гэдгийг за ямар үг хэрэглэж байгааг мэдэх боломжтой. Бас анхааралаас ингэж төвлөрөх боломжтой байгаа. За дөрөв нь болохоор бичлэгийг илүү дизайнлаг илүү бас гоё сонирхолтой болгодог байгаа. За та бүхний мэдж байгаа солонгосчууд болохоор сабтайтлыг маш их ашигладаг. За та бүхэнд харуулах юм бол иймэрхүү за бас иймэрхүү за энэ за иймэрхүү байдлаар маш их солонгосчууд болохоор сабтайтлыг ашигладаг байгаа. За миний мэдих нэг ютубер болохоор за солонгосчуудаа сабтайтлаа одоо болио гэсэн бүр бичлэгч оруулж байсан. За тэр хэмжээгээр сабтайтлыг бүр маш их хийдэг байгаа. За тэгээд ямар ч солонгост болохоор сабтайтлыг хийхгүй бичлэг оруулах нь болохоор бас онцгойд тооцогддог гэсэн үг байгаа. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ Premiere Pro дээр за сабтайтл хийх ихний одоо анхан шатны хичээл. За тэгээд бүгдээрээ болохоор ихэвчлэн rectangle-ыг ингэж тавьснаа дээр нь сабтайтлынхаа текстийг бичээд хийдэг баг. За гэхдээ өнөөдөр би та бүхэнд амархан гоё арга зааж өгье. За сурчих юм бол та бүхэнд маш их хэрэгтэй байгаа гэж бодож байна. За ямар нэгэн бичлэг хийхэд ч юм уу, блог хийхэд ч юм уу, ярьцлагад ч юм уу. За энэ сабтайтлын аргыг сурчих юм бол маш ихээр хэрэглэгдэх байгаа гэж бодож байна. За тэгээд дараагийн сабтайтлын хичээлээр за автоматар одоо сабтайтлыг одоо солонгос хэл дээр ч юм уу англи хэл испани ч юм уу за Premiere Pro дээр автоматар сабтайтлуудыг бүгднийг AI-аар бичлэгийг маань уншаад гаргаад ирдэг тийм түүл ч гэсэн байгаа. За тэгээд маш олон сабтайтлыг хэрхэн ашиглах талаар бас олон төрлийн арга байгаа учраас за дараагийн хичээлүүдээр болохоор тэр сабтайтлыг илүү ахисан төвшөнд та бүхэн зааж өгнө. За өнөөдрийн хичээлээр болохоор та бүхэн сайн өмнө ярьсанчлан за rectangle дээр ард нь rectangle зураад хайрцаглаад сабтайтл хийх биш. За би та бүхэнд илүү гоё аргыг зааж өгөх болно. 그럼 오늘 영상 바로 시작할까요 우리? 자 시작하자. 가자. За тэгвэл хамтдаа шууд хичээлдээ орцгоё. За би та бүхэн солонгосын сабтайтл дизайн ямар их хөгжсөн талаар зөв Pinterest-ээс нэг хэдэн зураг харуулъя. За энэ сабтайтл хийхээс гадна сабтайтлын дизайн гэж байдаг байгаа. За тэгээд сабтайтлаа гоё дизайнлаа хийчих юм бол хүмүүс илүү тод харагдаад илүү бичлэг маань илүү гоё сонирхолтой бас илүү хүмүүс сабтайтлээс нэг мэтгэд болоод бичлэгийг маань үздэг ч юм уу тэр хэмжээнд болохоор сабтайтлийн дизайнер анхаардаг гэсэн үг байгаа. За тэгвэл хамтдаа шууд Pinterest-ээс тэр дизайнуудыг хараад тэг хичээлд орцгоё. За окей харах юм бол одоо чамаг гэдэг баггүй чамаг Punjab гэдэг эсвэл сабтайтл дизайн гэж биччихээрэй. За тэгэх юм бол солонгосын сабтайтл дизайн болохоор маш их байгаа. За та бүхэн энэ дээрээс харах юм бол одоо энэ сабтайтлын дизайнуудыг нэр нь харж байна. За ер нь бол зүгээр нэг сабтайтл хийх гэж за тэр нэвтрүүлэг зөрүүлж сабтайтлтай бүр ингэ дизайн гаргадаг. За та хүн блог ч юм уу янз бүрийн иймэрхүү бичлэг үзсэн бол за тэгээ одоо эмэгтэй хүний нэг өнгөөр эсвэл эрэгтэй хүний нэг өнгөөр за эсвэл янз бүрийн гадны өөр хүмүүс ч юм уу нэг өөр өнгөөр чигдэг ч юм уу. За ер нь бол 2-3 хүмүүсийг хооронд нь ялгах хооронд нь сабтайтлаар нь бас ингэж ялгаж болдог, айконоор ялгагддаг. За ер нь бол тэгээд сабтайтл дизайн гэж тусдаа бүр ингэж өөр ойлголт байгаа. За тэгээд сайтууд дээр ч гэсэн маш олон хэмжээгээр ингээд сабтайтл дизайныг хийчихэд за тэрийг нь одоо ингээд зардаг байгаа. За энэ жишээ нь одоо Япон бас байна. За тэгээд энэ нь бол бүхий л улсуудад энэ нь бол энэ сабтайтл дизайн маш их хөгжсөн байгаа. За бүгдээрээ энэ зургийн дээрээс харах юм бол за энэ хүний яриан дээр
За бичлэгийг үнэхээр сайн одоо гэрэлтүүлэг тий одоо найруулга зөв за гоё камераар ч юм уу за гоё өнцгөөс тавиад бичлэг авах нь чухал. За дараа нь edit хийж байгаа шүү дээ. Өнөөрөө edit хийх талаас сурж байгаа. За энэ одоо reality за энэ TV энэгээ одоо зурагтны нэвтрүүлгийг харах юм бол за энэ дизайн бичлэгийн дизайн шууд эндээс харагдаж байгаа. За энэ нэвтрүүлгийнх нь нэр нь одоо хин оролцож байгаа нэр нь байна. За доор нь болохоор тэр хүнийх нь нэрийг дахиад бичсэнээ subtitle-ыг нь бичсэн. За subtitle нь болохоор амар энгийн байгуул. За ингээ хар өнгийн тэгс мөртлөө тэгээд энэ цагаанаар бичснээ. За энэ дээр болоо жоохон ногоон өнгө оруулаад ирсэн байна гэдэг ч юм уу. За харах юм бол бүхий л энэ нэвтрүүлэгд болохоор иймэрхүү subtitle дизайныг ирнэ ингээд маш их ашигласан байгаа. За subtitle-гүй л бол баг болдоггүй юм шиг байгаа. Солонгос болохоор за гэхдээ солонгос Америк ч юм англиар ч юм уу subtitle хийгээд маш амархан одоо Photoshop энэ Premiere Pro-гийн AI-ыг нь ашиглаж юм бол subtitle нь өөрөө амархан өөрөө шууд чадвар буюу автоматар subtitle-ыг ингээ бичигддэг байхгүй яг жоохон алдаа гардаг. За тэгээ нэг хүртэл ингээ subtitle бичижсэнээс биш зүгээр бүгднийг ингээ subtitle-ыг AI-аар хийлгэсээ дараа нь жоохон ингээ засчдаг байгаа. За яараа иймэрхүү subtitle дизайн ингээд маш их байдаг байгаа. За өнөөдөр болохоор энэ дизайны талаар ингээд яриацгүйгээр эхний ээлжинд бөөнөрөө яаж subtitle хийх вэ? Ер нь цэвэрхэн хийх вэ? За тэр аргыг хамтдаа суралцсан байгаа. За тэгээд хамгийн энгийн subtitle хийх хоёр арга байдаг. За тэр аргыг та бүхэнд өнөөдөр зааж өгөн. За нэг аргыг за энэ хоёр аргыг сурчих юм бол та бүхэнд бас маш их хэрэгтэй байхаа гэж бодож байна. За энэ үгүй үннийг хэлгээд за миний хувьд subtitle хийх маш дурггүй. За дурггүй хөхөөс илүү subtitle ингээ шивэд хийх edit байгаа шүү дээ. Editor за энэ амар жоон төвхтэй амар лайтай ядаргаатай зав ингээл subtitle бичээ шалгаал текстийг ёо амар төвхтэй. Гэтэ энэ бол хүний хөдөлмөрийг энэ хэлбэрчилж байгаа учраас маш олон юм автоматар миний яриаг сонсоо subtitle хийдэг тийм програм AI-ууд бас зөндөө гарч ирсэн байгаа. За subtitle хиймээр байна. Би edit хийх дурггүй байгаа бол та бүхэн тиймэрхүү зүйлсүүдэд мөнгө төлөөд ч юм уу ашиглахад болно. За дараагийн бичлэгээр би та бүхэнд одоо тийм сайтууд илүү тийм плагинууд за эсвэл Premiere Pro-гийн автомат тэр subtitle хийдэг аргыг ирсэн та бүхэнд би зааж өгье. За Монголд болохоор за энэ чимгээ sub гэдэг нэртэй нөө чимгээгийн гаргасан юм юу байгаа. Автоматар subtitle хийх боломжтой байгаа. За энэ subtitle болохоор за дизайны нэг хэд хэдэн сонголттой. За та бүхэн бас мөнгө төлөөд за хэдэн бичлэг хичээлээ. За ямар ч тааж минутаар нь ингээд оруулаа явах юм бол төлбөрийн дагуу өөр сонголттой. За тэгээ автоматар ингээд subtitle хийждэг. За алдалгүйгээр монгол хэлээр явсаж гоё subtitle хийдэг юм байлээ. За тэгээд явж сүүлийн үед reel дээр ч юм уу хүмүүсүүд маш их ашиглаж явах шиг байна. За ямар ч тааж хүний хөдөлмөрийг хөнгөвчлсэн гоё зүйл гарсан байгаа. За бүгдээрээ тэгвэл за шууд Premiere Pro руу очоод за subtitle хэрхэн хийх талаар шууд хичээлдээ орцгоё. За окей. За Premiere Pro нээгээд за sequence-ийг нээгээд за энэ бичлэгүүдээ оруулж ирээд за энэ бол cut буюу энэ бол ихний ээлжинд хэрэггүй төрсүүдийг тасцсан байна. За түүний дараа энэ бол subtitle хийдэг ажиллабар маань эхэлдэг байгаа. За ер нь юу гэсэн үг гэхээр бичлэг маань нэлээд edit хийгдээ дууссан хамгийн сүүлийн шатанд ер нь бол subtitle-ыг нь хийвэл амар. Энэ бол тэггүй бол бас дараа нь дахиад edit хийх юм бол дахиад тасдагдаад дата гэдэг болохоор ер нь бол бичлэгийн хамгийн сүүлийн шатанд subtitle-аар ер нь хэвшлэн хийдэг байгаа. За бүгдээрээ харах юм бол за энэ бичлэг маань байна. За видео. За дээр нь болохоор би PNG гэдэг нэг юм зураг оруулаад ирсэн байна. За дараа нь дүүний дээр болохоор 3 төрлийн subtitle байна. За хийцэн байгаа байхгүй. За бүгдээрээ хамтдаа харъя л да. За сайн байцгаана уу мөгчм байна. За бичлэгийн маань үзэж байгаад маш их баярлалаа. Өнөөдрийн хичээлээр хамтдаа за ийм subtitle-ыг хийцэн байна. За энэ subtitle icon ч юм уу юу ч оруулж ирсэн ч хамаагүй. За гэхдээ за энэ subtitle-ыг бөөнөр за энэ бичлэгийн маань жоохон цагаан. За энэ бичлэг дээр оруулаад ирээ л да. Тэгэх юм бол яаж юм. За ингэсэн ч гэсэн сайн харагдаж байгаас. За яагаад ингэж байгаа вэ гэхээр за энэ ихний арга нь заяа. За энэ доор нь болохоор би за ийм хар өнгийн жоохон ийм зөөлхөн өгцөн байгаа
PNG ингээд зураг оруулаад ирсэн байгаа гэсэн үг. За энэ цав цагаан дээр яг энэ үед бол гайвуу харагдлаа юм л да. Гэхдээ ийм хүмүүсийн хувьд цагаан өнгийн хувьд ч юм уу эсвэл цагаан өнгийн ханан дээр ч юм уу ийм цагаанаар бичих юм болвол нэг их одоо сабтайтл маань сайн ингээд харагддгүй байгаа. За өнөөдөр миний ороод ирсэн энэ бичлэгүүд маань болохоор яг ер нь бол гайгуу харагдаад байна те. За бүгдээрээ энэ нэг хэсэгтэр энэ сабтайтлыг аваачаа тавья л да. За тэгэхээр одоо ингээд жоо харагдах байгаа уншиж байгаа төгтөө уус. За тэр үед болохоор энэ иймэрхүү зүйлсүүд ашигладаг байгаа. За одоо өнөр энийг ашиглаад үзье. За одоо харах юм бол за энэ үед болохоор сабтайтл маань сайн харагдаж байгаа. За энэ юу вэ гэхээр за ер нь зүгээр ийм за хар өнгийн за градиентийг жоохон ингээ уусгаад оруулаад ирсэн байгаа. За тэгэх юм бол бичлэг маань за оппозитийн бүүнээрээ энэ зургаа бүр багасгаад ингээд жоо нэмдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар сабтайтлаа илүү сайн харагдуулахын тулд иймэрхүү аргыг бас ашиглаж болдог байгаа. За энийг яаж хийсэн бэ гэхээр зүгээр Photoshop руу ороод за энэ нь бол одоо зүгээр thumbnail-ийн сайзаар шинээр layer нээснийхаа дараа зүгээр энэ gradation tool-ыг сонгосны дараа энэ чинээс болохоор за ингэж дарахгүй ч гэсэн за энэ сум дээр дараад за basic дотроос энэ хоёр дахьыг сонгоорой. За түүний дараа болохоор зүгээр юм хар өнгө сонгож байгаа заяа. За тэгээд шинээр энэ layer нээж хэрэгтэй шүү дээ. За түүний дараа доорот нь дээшээ жоохон ингэдэг ч юм уу. Иймэрхүү. Тий. Ингээл болоо. За энийгээ болохоор бүгдээрээ хадгалахдаа PNG-гээр хадгалжий. За миний хувьд desktop дээрээ за sub гэд хадгалжий. За ингээд PNG-гээр гол нь хадгалах хэрэгтэй шүү дээ. За түүний дараа Premiere Pro руу очоод за саяны хадгалсан sub-а болохоор за оруулаад ирье. За түүний дараа энэгээ болохоор бичлэгнийхаа яг дээр нь аваад тавиад за тэгээс энийг текстийг болохоор дээр нь тавьчихна. За юу гэхээр хардаа before after за бичлэг маань болохоор энэ бол энэ ингэж тавьж байгаа зорилго нь сабыгаа илүү тодорхой харагдуулахын тулд ингэж тавьж байгаа. За энэ нь бол энэ цэвэрхэн байгаа шүү дээ. Энэ цав цагаан өнгөн дээр зүгээр хард нь ингэ тавьчихж байгаа. Түүнээс биш саяны бүгдээрээ дизайн дээрээс харах юм бол хүмүүс янз бүр өнгөөр shadow ч юм уу stroke ч юм уу за янз бүр олон төрлийн аргаар сабыгаа сабтайтлаа бол сайн харагдуулахаар ингэж томор ч юм уу ингээ гаргачихсан. Энэ байгаа зөв минималист мөртлөө ард нь иймэрхүү зураг оруулж ирээд харагдуулчихж байгаа шүү дээ. За харах юм бол зүгээр энэ нөгөө зураг маань ба. За энэ зураг маань хэтэрхий тоотой байна гэх юм бол PNG энэ opacity хэсэг байгаа шүү дээ. PNG дээрээ дараад энэ edit control хэсгээс opacity-г ингээ жоохон харж байгаад жоохон багасгасан ч болно. За тэгээ эсвэл жоохон position буюу байрлалыг жоохон доош болгодог ч юм уу. Бүр дээш болгочихвол болохгүй шүү дээ. Тийм болохоор иймэрхүү байдлаар жоохон ингээд нэг сальжааг буюу нэг өгсөн өгөөг нь мэддэхгүй. За иймэрхүү байдлаар энийг одоо телевизэрт болохоор солонгосоор нүрэлинда гэдэг байхгүй. За энэ жоо нүрэлж үсэё гэж их ярьдсан байлээ. За тэр нь болохоор чамааг сайн харагдахгүй үед за ингээд нүрэлж үсэё гэх юм бол ингээд дизайн дээр болохоор текстийг илүү татаарагдуулахын тулд бас иймэрхүү арга ашигладаг шүү дээ. Бичлэг дээр ч бас энэ аргыг ашиглаж байгаа. За хоёрт нь болохоор за бүгдээрээ одоо өмнө нь бол ингэж хийдэг байсан баг. Одоо энэ харагдаж байгаа rectangle tool-ыг сонгоод за энэ чинь болохоор ингэж за энэ чамааг буюу subtitle-тай тохирохоор ингэж дөрвөл чинь байрлуулад за одоо V буюу буцсныхаа дараа энэгээ өнгийн солихын тулд бүүнөрөө за энэ бол за миний болохоор Premiere Pro 2025 буюу хамгийн сүүлийн үеийг нь ашиглаж байгаа. За та бүхний хувьд болохоор өмнөх хувилбаруудыг ашиглаж байгаа болвол за Windows хэсэг рүү ороод за энэ чинээ за Windows харуулчих. За энэ Essential Graphic Panel гэсэн хэсэг байгаа. За энэ хэсэгээс болохоор subtitle буюу бас энэ rectangle-ыг засч болно. Бас edit panel гэсэн хэсгээс болохоор текст буюу бас эдгээр хэсгийн өнгийн ч юм уу засаж болно. Сүүлийн вершнийг ашиглаж байгаа хүмүүс ахмаа зарах юм бол энэ properties гэдэг за энэ хэсгийг бөөнөрөө сонгох юм бол за энэ rectangle ч юм уу за title-ийг текстийг бүр ингээд засварлах боломжтой байгаа. За миний хувьд болохоор одоо за энэ
шефийг нь ард нь болохоор хар өнгөөр ч юм уу оруулаад за энэ rectangle-ийг болохоор би текстийнхаа доор нь ингээд аваач байрлуулчих. За түүний дараа яг бичлэгэндээ тохирсон хэмжээнд уртыг ингээд тохируулаа тий. За энэ арай жоохон өргөн байх юм болвол иймэрхүү байдлаар за энэ бол иймэрхүү аргаар бас илүү одоо текстийг илүү тод харагдуулах арга байгаа. За текст нь хар өнгийн байх юм бол арийнхын сав нь цагаан өнгөтэй болдог ч юм уу. Эсвэл өөр дуртай өнгө ашиглаад явдаг байгаа. Одоо иймэрхүү байдлаар ингэж хийдэг. За гэхдээ өнөөдөр болохоор би та бүхэнд энийг зааж өгч байгаа юм биш. Гэхдээ энэ сабтайтлыг одоо энэ хоёр ийм арга байгаа даа шүү. Гэхдээ энэ одоо rectangle буюу хойно нэг box тавиад за энэ дээр нь текст бичих арга болохоор маш их байдаг хгүй. Гэтэ хүмүүс болохоор rectangle ашиглаад идэг ингээд. За гэтэ өнөөдрийн аргыг сурчих юм бол та бүхэн амар олон тал дээр ашиглах боломжтой маш гоё аргыг та бүхэнд би зааж өгч байна. За энэ rectangle-ийн сул тал нь болохоор за ингээд нэг л rectangle ингээ хийж байгаа шүү дээ. Гэтэ энэ subtitle маань ингээ урт болох юм бол дараагийн бичлэгэн дээрээ би энэ rectangle-ийг буюу энэ хайрцаг ингээ урт олгоол тэгэл жижигхэн болох юм бол ингээ жижигхэн болгоо ч юм уу. За тэгээ байнга edit хийнэ гэсэн. Энэ болохоор маш их төвөгтэй, үнэн ядаргаатай. Тиймээс өнөөдөр би та бүхэнд энийг автоматар энэ текстнийхаа хэмжээнд өөрөө урт болоод жижиг болоод болохоор болдог тийм аргыг зааж өгье. За энэ нь болохоор маш амархан байгаа. За тэгвэл бүгдээрээ тэр аргыг сурчий. За тэгээд за тэгвэл за бүгдээр харах юм бол энэ чинь миний нөгөө оруулж исэн хайрцаг маань ч юм уу. За тэгээ текст нь ингээд тусдаа байгаад байгаа шүү дээ. За ингэж бас хийх юм бол жоохон төвхтэй болчдөг байгаа. За энэ нь бол текстийг бичих нь бол амархан шүү дээ. Бүгдээрээ энэ T үсгийг дарж агаад за эсвэл Ctrl T үсгийг дарах юм бол автоматар текст үүсдэг байгаа. За түүний дараа энэ текстийг за хаана байрлуулахыг тэр байрлуулахад болно. За ингэж байрлуулахдаа Ctrl дарах юм бол иймэрхүү гайдлайн үүсээд за яг голд нь ингээ байршуулж болно. За гэхдээ энэ ингэж байршуулахдаа за ингээ одоо текст ингээ бичнэ штэ. За гэхдээ за ингэж текст бичих юм бол за харах юм бол энэ point цэг гэж байгаа энэ бүрхий дуу. За энэ бүрхий маань урд нь байгаа учраас за би текст ингээд илүү нэмж ингээд бичих болгонд ингээд хоошоогоо болоод байх хэвээр. За тэгэхээр ингэж хоошоогоо болоод ус. Гэхдээ бүгдээрээ ингээд голлолмаар байгаа шүү дээ. За тэгэхэд болохоор маш амархан. За энэ хэсгийг бөөнөрөө татаад за энэ гол нь аваачаад байршуулж болно. За энэ бол амархан байгаа. За бүгдээрээ энэ point-ийг голлуулмаар байгаа бол бүгдээрээ Ctrl Shift C үсгийг дарах юм бол за харах юм бол энэ гол point маань голжлоо. За тэр үед нь болохоор Ctrl-а дарж байгаа голлуулчих хэрэгтэй. Тэгэх юм бол өнөөр ингээд текст бичих юм бол хоёр тал руугаа ингээд болно. Хоёр тал руугаа subtitle маань ингээд бичигдэнэ гэсэн үг байгаа. За тэгээд миний хувьд болохоор одоо Montserrat гэдэг фонтыг ашигласан байна. За энэ subtitle дээр илүү minimalist фонтууд ашиглах юм бол гоё байгаа. За энэ фонтны давуу тал нь болохоор font family маш их учраас за иймэрхүү жоон bold ч юм уу. За одоо энэ semi bold italic гэж байгаа. За ямар ч тааш маш их нэршилтэй. За ингээд ашиглаж болно. За ер нь хүн болгоны фонтны одоо ямар фонт ашиглах вэ тэр хүмүүсийн за ямар ч тааж ямар бичлэгэн дээр ямар бичлэг хийж байгаас хамгаалаад ямар фонт ашиглах юм бэ гэдэг нөөр байгаа. За сайз нь ч гэсэн за ямар хуу сайзаар хийх вэ гэдэг нь ямар бичлэгээс хамаараа өөр байгаа. За гэхдээ энэ бол жоохон дизайнлыг хийх юм бол иймэрхүү том хийчих юм бол шаардлагагүй. За ямар ч тааж бүгдээрээ утсаас үзэн заавас монитор том юм дэлгэцээр үзнэ гэж бодох юм бол за иймэрхүү хэмжээнд за хэд ийм жижигхэн байх юм бол бас жоохон хэцүү шттэ тий иймэрхүү. За энэ хэмжээнд ч юм уу за ер нь бол нэг текстнээс болохоор за энэ 60 гинөө. За ямар ч тааж хүмүүс болгоно энэ хэмжээнд байхад болохоор утсаас ч гэсэн за компьютероос ч гэсэн за үүсгэхэд бол эвтэйхэн байгаа сайз нь. За одоо бүгдээр шинэ арга хамтдаа сурцгаа. За энэ эдгээрийг бүгдийг устгахчи. За энэ бол Ctrl T гэдээ дарах юм бол текстийг шинээр бий болдог байгаа. За түүний дараа за энд болохоор текстийн маань одоо засварлах бүх төлөв гарч иж байгаа шүү дээ. За гэхдээ за энэ дээрээс харах юм бол за энэ work space байгаа энэ work space дотор байгаа. За энэ work space
хэсэг дотроос болохоор за subtitle хийхэд эвтэйх нь одоо энэ captions гэдэг end graphic гэсэн хэсэг байгаа. За энэнийг сонгочих юм бол за бидний одоо subtitle засах төлөвүүд маань ингээ баруун талтай гараад ирдэг. За одоо өөр хэсэгтэр гарч ирсэн бай. За та бүхэн ийшээ ингээд хуулдаг ч юм уу, хуулаад байрлуулчвал болно шүү дээ, тий. За миний хувьд болохоор subtitle хийхдээ энэ workspace-ийг сонгочоод subtitle хийүүлж байгаа эвтэйхэн байдаг. Бүх зүйл маань нэг нүдэнд харагдаад. За одоо control T гээд одоо текстийг сонгочлоо. За тэгээд за бүгдээрээ ингээд одоо нөгөө point-ийг голлуулахын тулд Ctrl Shift C дараад голлуулад за Ctrl дарж агаад за голлуулчих. За түүний дараа font-ийг за миний хувьд одоо Mountain Right-ийг сонгоод за энэ хэмжээнд за font болохоор сонгочих. За ингээд ер нь сав хийгээл явчих штэ. За ингээд subtitle бичиж агаад ингээд C үсэг дарж байгаа cut хийгээд ч юм уу ингэж бас subtitle ингэж хийж болно. За тэг эсвэл за ингээ хийцний болохоор контрол дарж агаад за alt дарж агаад хуулна. За alt дарж байгаа хуулахдаа alt-а төрүүлээд авчих юм бол тэгээд mouse авах юм бол ингээ зөөчдөг байгаа. Тийм учраас бүгдээрээ alt дарж агаад энэ ингээ наалтаад байгуус. За энэ наалтахгүй байгаа бол эмчнээ байгаа соронзыг бүгдээрээ унтраацсан байгаа гэсэн үг. Keyboard-оос S үсэг зарах юм бол өөр унтарчаад байдаг. За alt дарлаа. Эхлээд mouse ав, дараа нь keyboard ав. Иймэрхүү байдлаар alt дарлаа, mouse авлаа, дараа нь keyboard ав. Тэгвэл бол бүгдээрээ хуулахдаа бүгдээ alt дараад хуулж байгаа. Тэрдээ alt-а төрүүлээ авчаад mouse авах юм бол зөөчдөг байгаа. Иймэрхүү байдлаар ингээд subtitle ингээд бичиж явна шүү дээ. Эсвэл ингээд уртх нь ингээд явж хийчээ заяа. За ингээд сайн байцгаана уу гэдэг хэсэг нэнд гарах юм бол C үсгээрээ тастаад дахиад явж байгаа ингээд C үсгээрээ тасдаг ч юм уу. Иймэрхүү байдлаар болохоор ингээд тастаж байгаад subtitle-ийг бас хийж болдог арга байгаа. За одоо болохоор би та бүхэнд болохоор нөгөө text box-ыг автоматар шууд тексттэйгээ шууд ингээд хийждэг тэр subtitle аргыг зааж өгөх гэдэг байгаа шүү дээ. За Ctrl T тараад мөнөөрөө font-оо сонгоод за юмсан голлуулсан байна. За түүний дараа болохоор энэ rectangle tool-ийг бас сонгоороо. За rectangle tool-ийг сонгоод мөнөөрөө ямар ч таж бичлэгэндээ тохиромжтой хэмжээнд ингээд оруулчихъя. За тэгтээ харах юм бол нэг л одоо layer дотор байгуус. За харах юм бол энэ shape байна бас text байна. Ингээд нэг хэсэг дотор бүгдээрээ ингээд орчиж байгаа гэсэн үг. За бүгдээрээ энэ shape-ийг мэдээж дарж агаад текстийнхаа доор нь оруулчихна. За тэгээ жоохон ингээд edit хийчихье. За ингээд нарийн болгоод за бүгдээрээ энийг болохоор гिचтэй. За бүгдээр ингээд сайн цаана уу гэдэг ч юм уу. За бүгдээр ингээд emoji ч юм уу ингээд оруулж болно. За тэгээд за харах юм бол за энэ text box маань ер нь бол болохоор байна уу гэдгээ ер нь ингээд харж хэрэгтэй. За size нь. За тэгээд text box-ыг ч гэсэн ингээд голлуулах хэрэгтэй. За ер нь бол дарж агаад контрол дарж агаад ингээд голлуулсан ч болно. Гэхдээ энэ text буюу subtitle засахад болохоор өөрөө ингээ голлуулдаг align буюу за ямар ч tool байгаа. За би нөгөө англи дуудлага маань нөгөө Konglish буюу солонгос дуудлагаар ер нь сурч учраас за зарим хүмүүс миний дуудлагыг ер нь жоо гайхаад идэг. За гэхдээ би энэ англи хэлэндээ бас нэг тийм сайн биш байгаа. За ямар ч тач тэр яг уу те. За ер нь энэ голлуулах хэсгээр нь дарчих юм бол за энэ текст маань энэ хайрцаг маань болохоор ийм байсан ч гэсэн за голлуулахыг дарчих юм бол за ингээд голчиж байгаа. За текстийг муу ялгаагүй за ингээд голлуулчин. За ер нь бол бүгдээр нүднийхээ хараагаараа биш. Ер нь бол энэ програмынхаа энэ голлуулж байгаа энэ зүйлд итгээд ямар ч тач голлуулвал зүгээр байхаа гэж бодож байна. За энэ бол ингээд хийчлээ шүү дээ. За гэхдээ за дараа нь тэгвэл яах вэ гэх юм бол за энэ текст shape 2-ыг голлуулах гэсэн голлуулж хоёулангийн сонгосныхаа дараа ингээд дарчих юм бол голдог байгаа. Тэгэхдээ энэ хэсгийг бас ингээд дараад дарчих юм бол за энэ сайн анзаарах юм бол текст маань илүү хайрцагныхаа гол руу ингээд болчихж байгаа. За та бүхэн энэ хэсгийг ингээд дарсан чинь за бүр
ингээ гол руугаа ингээ очиж байж магадгүй. За тэгэх юм бол бүгдээрээ энэ хэсгээс болохоор яллагын дүү selection буюу за миний сонгосон Premiere биш selection-ээр гэдэг хэрэг сонгоороо. За тэгэх юм болвол selection-ээр сонгоцсон байгаа үед болохоор за энэ текстийг жоохон өөрчилж ил та. Тэгэх юм болвол за энэ хоёроо сонгож аваад ингээд дарах юм бол яг энэ хайрцгаа голдог байгаа. За эхний хэлжин за бүүнөр энэ хэмжээд ингээ хайрцгаа хийчлээ шүү дээ. За одоо болохоор бүгдээрээ текстийн маань хоёр талд хэр их хайрцаг гарах вэ гэдгээ ямтаас ингээ сонгочоорой. За их гарах юм уу, бага гарах юм уу? За эсвэл за энэ текстийн маань дөрвөлжин биш буюу илүү ингээд за бүгдээрээ хүрээг ингээд бүр их өгчих юм бол дөрвөлжин биш за иймрүү дугуй болоод за илүү жоон пудровк гэж зөөлөхнөр харагдуулахаар сабтайтлаа бас ингээд хийж болно гэсэн үг байгаа. Маш амархан байгаа. За яг үе гэхээр бүгдээрээ эхний чинь шеф буюу доотлын хайрцгийн сонгосныгоо дараа заяа. Энэ доод болохоор энэ ийм позишнтэй хэсэг байгаа. За энэ хэсгээс болохоор видео фрейм дээр нь энэ автоматар байдаг байгаа. За видео фрейм биш. За энэ сайн бацхан үг энэ текстийг сонгож байгаа. За текстийгаа сонгосны дараа энэ чинь нэг юм дөрвөн талтай хэсэг байгаа. За маус аваачих юм бол ингээд дарж болдог байгаа. За хоёр талыг нь ингээд чеклээд за ингээд гэрлийн ингээд асаачаараа. За түүний ингээд болоо. За ингэчих юм бол яах вэ гэхээр за одоо энэ текстийгээ за би ингээд засан штэ. За одоо юу гэдэг. За бүх жоохон урт болгох чинь сайн бацхан уу намайг Мөнхбаатар гэдэг ч юм уу. За хардаа тэгэх юм бол яаж вэ? Энэ хайрцаг нь болохоор автоматар за миний яг тааруулснаар болохоор шууд өргөн болж байгаас. За маш амархан байна. За би нэрээ буруу бичсэн юм тий. За иймэрхүү байдлаар хийж болно. За яг энэ за бүгдээрээ маш хурднаар дахин нэг давтаад үзье л да. За би болохоор Ctrl T үсэг гэж дараад за энэ голлуулаа Shift Ctrl Shift S-ийг дараад бүгдээрийн point-ийг нь голлуулж байгаа шүү дээ тий. Тэгээ голлуусны дараа за текстийн энэ удаа би хараар өгчий. За fill гэсэн хэсэг дотроос өнгийг нөгдөг байгаа. За хараар өгөөд за арийн хэсгийг би болохоор цагаанаар өгөх юм. За энэ rectangle tool-ээс сонгоод за хайрцгаа бүүнөрөө ингээ өгчий тий. За өгсөний дараа болохоор за энэ fill хэсгээс за цагаанаар болгочихъя. За цагаанаар болгоод shape-ийг нь болохоор доор нь оруулсны дараа за ер нь бол хэр их гарах вэ хайрцгаа. За ер нь бол нэмэрхүү их гарнаа гэдэг ч юм уу. За ингээд тогтооч. За энэ голыг нь олохдоо болохоор энэ хоёрыг хоёулангийн сонгоод за энэ голлуулчих. За голлуусныхаа дараа болохоор яг вэ гэхээр shape хэсгийг сонгосны дараа за энэ position хэсэг дотроос video frame биш. За энэ nav text layer буюу энэ текстийгаа сонгоод за энэ хоёрыг ин чеклээд өгчнө. За тэгэх юм болвол за би энэ дээрээ за юу хүн за маш амархан байгаас ийм амархан аргаар болохоор бүгдээрээ сабтайтлны ийм хайрцгийг автоматар өөр сундагаар сурлаа. За ямар ч тач миний хувьд энийг бас их мэддэг байсан. За тэгээ хичээл үзэж байгаа л ямар ч тач мэдсэн байгаа. За тэгвэл та хүн би жоо дахиад энэс апдейт хийгээд за энэ чинь одоо юу гэдэг бат ч юм уу дор чигд нэр бичээд за нэг нь болохоор цагаан өнгөөр нэг нь хараар ч юм уу сабтайтл нь гарч бас болно шүү дээ. Тиймээс нэр нь ингээд байнга байж идэх ч юм уу. За тэр аргыг бас та хүн зааж өгье. За маш амархан байгаа. За одоо бүгдээрээ энэ чинээсээ болохоор за энэ rectangle байгаа шүү дээ. За shape. За энийг болохоор бүгдээрээ жоохон ингээд зүүн тишээгээ жоохон урт болгох чи. Яг тэр энэ чинээ нөгөө нэг нэрээ бичих гэж байгаа учраас за бүгдээрээ жоохон ингээд урт болгох чи. За түүний дараа болохоор Ctrl T гээд дахиад нэг текст бичээд за энэ чинээ болохоор за юу дээ. Angular ч юм уу. За John гээд за нэрийг нь болохоор ингээд фонтыг нь жоохон багасгаснаа. Өнгийг нь нэтээ жоохон хүний нэр юм чи онцгой байх учраас иймэрхүү ч юм уу. За жоохон сайн харагдахаар нэр өгчий. Өнгө өгөөд за энэ за ингээд болчихлоо шүү дээ. За түүний дараа болохоор за John гэдгийг сонгосныхаа дараа за хамгийн чухал зүйл байгаа. За бүгдээрээ эхний ээлжинд голлуулчих хайрцгаа. За гэхдээ энэ хайрцаг маань голлохдоо яаж юм шууд дээш явчих уус бүгдээрээ яагаад вэ гэхээр алдаа нь энэ чинь болохоор
За бүгдээрээ энэ нэрээ shape хоёулангийн сонгосны дараа за энэ selection гэдгийг сонгож байгаад за ингээ голлуулчих. За голлуулсныхаа дараа яг уу хэрэг энэ текстийгаа сонгож байгаа. За доошоо энэ position хэсэг дотроос за бүгдээрээ энэ shape гэдгийг сонгож өгөх хэрэгтэй. За сонгосны дараа өмнө нь болохоор бүгдээрээ хоёулын дээр нь дарсан шүү дээ. За тэгхгүйгээр зүүн тал дээр нь л дарчээ. За тэгэх юм бол яах вэ гэхээр за бүгдээрээ тийштэй. За энэ дээрээс subtitle бичээд үз. За сайн байна уу гэт. За тэгэх юм бол яаж вэ? За энэ нэр маань болохоор энэ чинь ингээл байгаа. За subtitle маань болохоор их чинь ингээд бичсэн ч нэр маань болохоор энэ чинь ингээд байрлаж байгаас. За тэгээ энийг болохоор иймэрхүү аргаар болохоор бас хийх боломжтой байгаа. За энэ бичлэгийн маань дуусны үнд маш их баярлалаа. За та бүхэн санал, гомдол, сэтгэл эсвэл өөр бичлэгийн санаач гэдэг юм уу? Комментэнд бас санаа зовлтгүй бичиж болно шүү. За манай намайг үзэж байгаа үзэгчнэр маань нэлийн ижимхий энэ дотгошоо хүмүүс байдаг юм шиг байна. За ямар ч тач энэ компьютертэй харьцдаг хүмүүс ч бас их жоохон дотгошоо болчихдээ шүү дээ. Гэхдээ ямар ч тач та бүхэн өөрсдийнхөө сэтгэлдлийг бичээд бас эсвэл ямар нэгэн бичлэг хийлгэмээр байгаа санаа байх юм бол ийм бичлэг оруулаад өгөөч гэдэг ч юм уу. За асуух юм бол бүрэн бас одоохондоо миний сав нэг чиг биш учраас би хүн болгоны комментэнд болохоор хариу өгч байгаа. За чатаар ч гэсэн асуух юм бол би бас хариу өгч байгаа. За та бүхэн маань болохоор за лайк дараад коммент их бичиж явсаас идэвхтэй байгаасаа гэж хүсэж байна. За тэгвэл дараа дараагийн бичлэгээрээ уулзцаая. Ан녕.